уу ингээд Living with Kids подкастт тавтай морил. Тэгээд энэ удаад оюуна бит хоёр нэгэн сонсогч байгаа хүсэлтээр нэг наснаас доош хүүхдэд бор хоолнд яаж оруулах, тэгээд ямар хоол өгвөл цохилтой талаар Швед, Японы туршлагаар ярихаар бэлтжээд байж байна. Сайн уу оюуна? За сайн уу. Бүгдээрээ сайн байцгаана уу? За Японд юу нь яад юм байна? Нэг наснаас доош хүүхэд хөхөөр хэрэг удаан байх ёстой гэж зөвлөд юм байна. Яад юм байна? За би бас өөрөө Японд төрж үзээгүй. Гэхдээ танилын маань нэлээд олон танилуд маань хүүхэд төрүүлээд тэгээд нэлээд хэдэн танилтайгаа бас холбогдоод дээрээс нь нэлээх судалгаа, дээрээс нь энэ дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас гарын авлага, ном тогтмол харж үзлээ. 2-3 материалыг харьцууллаа. Интернетээс бас бага зэргийн хайлт хийж үзлээ. Тэгээ ерөнхийдөө ингээд хураангуулаад хэлэх юм бол Япончууд ер нь бол хүүхдээ ер нь нэг хүргээд хөхнөөс нь гаргадсан байна. Их хвчлэн нийтлэг. Тэгээд яг хуу нэг ойгоос 2 ой хүртэл хөхүүлдэг хүмүүс их цөөхөн байдаг. Гэхдээ ер нь бол нийтлэг 70-80% нь бол нэг ой хүртэл хөхний зүгээр хооллдог юм байна. Тэгээд эрүүл мэндийн дүүргийн эрүүл мэндийн нэлэх хүүхдүүдэд зориулсан нэлэх хүүхдэд зориулсан гарын авлага дээр бол бичснээр бол ингэсэн байна. Хүүхэд төрөөд нэраа тийм ээ 0-аас 3 сар хүртэлх үе бол яг цэвэр хүүхнийхөө сүгээр юм уу эсвэл яг тийм сүүгээр хооллох үе гэж үздэг юм байна. Тэгээд энэ үед нь бол хүүхэд ээжийн хүүхний сүүгээр хооллож байгаа бол тэнд дархлааг тий хүүхнийхөө сүгээр дамжуулж янз бүрийн дархлааны уургуудыг авч идэг, хүүхдийн дархлаад өнгөж тогтж идэг маш чухал үе учраас энийг болж өгөх юм бол хөхөөр хооллохыг бол дэмждэг, зөвлөдөг юм уу юм байна. Тэгээд манай Монголд бас мөн адилхан тийм ээ. Дараагийнх нь үе бол 4-5 сар гэж юм байна. Энэ бол хүүхэд 4-5 сар хүрэхэд бол хөхнөөс гарахад бэлтгэх үе буюу бор хоолнд ороход бэлтгэх үе гэж нэрлэдэг юм байна. Тэгээд эхний 3 сар жишээ нь зөвхөн хөхний сүү эсвэл нөгөө тижэл хүүхний сүү тижэл гэдэг штэ. Энэ 3-аар заавал хооллох хэрэгтэй гэд. Тэгээд 4 сараас болохоор бор хоолнд бэлтгэх үе гэж нэрлэдэг үе. За. Энэ айгу хөөрхөн ингээ уншижсэн чинь юм байлаа. Энэ үед зөвхөн хүүхдийг арай өөр сүүнээс арай өөр зүйлд сургах гэдэг юм да. Тийм зүйл байдаг гэдгийг мэдрүүлэх үе гинэ. Тэгэхээр жишээлбэл алимны шүүс ч юм уу эсвэл луунгийн шүүс ч юм уу тийм ээ. Яг тийм жимсний юм бяцхан юм шүүсүүдийг цэврээр нь шахаад тэгээд ингээд амтлуулах. Тэр нь гэхдээ их сахартай биш. Тийм шүүснүүд өгөх ёстой гинэ. Тэгээд эхний ээлжинд бол маш багаар ингээд аманд нь дөнгөж амтлуулах маягаар ингэж өгч жагаад тэгээд хэрвээ алимныхаа юм уу луунгийнхаа тэр шүүсэнд ингээд хүүхэд тасаад ингээд амтлаад эхэлдэг штэ хөрхөн. Яг тэр үеэс нь бол ингээд баг зэрэг юм йогурт нэг халдгыг ч юм уу өгч эхэлж болно гинэ. Тэгээд маш багаар амтлах төдийл ингээд тийм арай өөр зүйл байдаг шүү гэдэг зүйлийг ингээд тэр хүнд дасгах гэдэг юм уу тийм зүйлийг мэдрүүлэх үе гинэ. Энэ бол 4-5 сартай үе. Тэгээд 5 сартаагаас бол хүүхдэд энийг бол хөхнөөс гаргах эхэн үе буюу бор хоолнд оруулах эхэн үе гэж нэрлэдэг юм байна. Эхний шат. Тэгээд энэ үед бол өдөрт нэг удаа яг юм нэмэлт хоол тэгээд өдөрт 5 удаа сүү өгөх яг хөхөөр 5 удаа хооллох тийм нормтой байдаг. Гэхдээ энэ үед бол онцлог нь хүүхдийг
одоо залгих одоо рефлексийн одоо илүү хөгжүүлэх тийм үе гинэ. Одоо залгих одоо дадалт сургах хугацаа гэж юм. Тэгж нэрлэдэг юм байна. Тэгээд энэ үеэс эхлээд одоо яг Япончуудын үндсэн одоо уламжлалт одоо хүүхдээ одоо бор хоолнд оруулдаг хүнс нь бол эднийхээр окаю гэж нэрлэдэг. Бид нэр орчуулах юм бол цагаан будааны зутан. Тэнийг одоо бүр ингээд ийм ширхэггүй болтол нь ингээд буцалгаад ийм блендертэй тэгээд ийм зутан маягаар болгоод тэгээд нэг халбагаас эхэлж өгөх хэрэгтэй гинэ. Эхлээд амсуулаад тал халбагаар амсуулаад тэгээд хамгийн ихний ээлжинд бол өдөрт ганцхан халбагаар тэгээд нэг халбагаар хүүхэд өөрөө ингээд дуршилтай идээд эхлээд ингээд цаашаа идээд харуулах юм бол ингээд багаар нэмж хоолных нь хэмжээг нэмэгдүүлдэг. Хэрвээ хоолных нь хэмжээ нэмэгдэх юм бол буцаагаад сүүнийхээ хэмжээг жоохон багасгах хэрэгтэй гэдгийг анхааруулсан байдаг юм байна. Тэгээд энэ үед мөн ногооны зутан одоо төмөсний ч юм уу эсвэл хулууны ч юм уу эсвэл луунгийн ч юм уу зутан бас өгч болно. Гэхдээ яг энэ үеийн хооллолтын онцлог бол ямар ч амт хэрэггүй гинэ. Одоо амтлах ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн одоо тэр байгаа зүйлийг байгаагаар нь зутам хэлбэртэй болгоод буцалгаад өгөх ийм үе байт юм байна. Тэгээд түүний дараа бол харин 6 сараас эхлээд хүүхдийг бол хөхнөөс гаргахын одоо дунд үе. Хөхнөөс гаргах дунд үе буюу бор хоолнд оруулах дунд үе гэж нэрлэдэг юм байна. Энэ үед бол 6 сараас эхлээд хүүхэд өдөрт 2 удаа нэмэлт хоол 5 удаа сүү идэнэ гэдгээр явдаг. Тэгээд энэ үеийн бол онцлог нь хүүхэд ингээд буур гэдэг одоо шүднүүд нь бүрэн гараагүй байгаа штэ дөнгөж гарч эхэлж байгаа. Гэхдээ буур гэдэг юм жажлах рефлекс одоо ингээд ингээд сургаж эхлэх үе гинэ. Тийм болохоор одоо бүр ингээд ийм блендердсэн ийм будааны зутан биш. Одоо бага зэргийн одоо гэхдээ хахгааргүй хэмжээний ийм бага зэргийн будааны ийм одоо ширхэг гэдэг штэ тий. Бүр ийм том ширхэг биш. Гэхдээ ингээд ийм нураад унтсан нэг тийм ингээд бага хэмжээний жажилж болохоор тийм хэмжээнд бэлтгэж өгдөг гинэ. Одоо будааны хавцтан. Тэгээд идүүртэй байх нь тий. Тий, идүүртэй гэсэн үг байхгүй яа. Тий. Одоо бүр ийм юу хатсан биш. Бүр зутан болсон биш гэсэн үг байхгүй яа. Ингээд бага зэргийн буйлаараа ингээд хазах тийм ээ ийм жажилж болохоор ийм буур гэдэг идэж болохоор хэмжээнд хоолыг бэлтгэж өгөх хэрэгтэй байт юм байна. Гэт мөн адилхан ногооны зутан өгч болно энэ үед. За тэгээд дараагийнх нь үе нь бол энэ үе одоо тэр дунд үе маань жоох урт 6-аас 8 сар 9 сар хүртэл үргэлжилдэг 3 сар орчим үргэлжилдэг юм байна яг энэ хугацаанд. Тэгээд мөн адилхан өдөрт 2 удаа тэгээд хоолных нь хэмжээ жоох ихсэн бол буцаагаад сүүнийхээ хэмжээг арай жоохон бага болгож өгөх хэрэгтэй гэдэг юм байна. За тэгээд сүүлийн шат буюу 5 дугаар шат нь бол хүүхэд 9 сар хүрснээс эхлүүлээд өдөрт 3 удаа нэмэлт хоол хөхнийхэн сүг 5 удаа өгөх хэрэгтэй байт юм байна. Энэ үе бол харцангуй шүдлэлт явагдсан, нэлээд хэдэн шүдтэй болсон байдаг учраас шүдэрээ зажилж сурах хугацаа гинэ. Тэгээд үүнийг нь бол одоо хөхнөөс гаргахад бэлдэх сүүлийн төгсгөл үе буюу бор хоолнд одоо ингээд илүү сурсан буюу датсан үе гэж нэрлэдэг гинэ. Тэгээд энэ үед болохоор нэг онцлог нь хүүхэд одоо өмнө нь сүг голлоо одоо сүг голч хоол сүүгээр голлож хоолдог байсан бол энэ үе болохоор нэмэлт хоол нь одоо бор хоолнд голлоод сүг бол нэмэлтээр авах юм одоо хооллын систем рүү шилждэг юм байна л да. Тийм учраас энэ дээр эцэг эхчүүд юун дээр л анхаарах хэрэгтэй вэ гэхээр хүүхдийнхээ хоолны шим тэжээлийн тэнцвэр буюу nutrition balance дээр илүү их анхаарах хэрэгтэй болдог гинэ. Одоо уурга, нүүрс ус, өөх тасных нь тэнцвэрт байдал
витамин хэрэгтэй амин дэмийг энд өгч чадчихэв гэдэг энэ одоо шимт ижлийн тэнцвэр дээр нь илүү анхаарч хоолыг бэлдэж өгөх хэрэгтэй болдгоо гэсэн байна. За тэгээд энэ үеийн бас нэг онцлог нь хүүхэд өөрөө ингээд гараараа барьж идэж ингээд одоо гараараа ингээд идэх сонирхолтой болоод ингээд өөрөө идэх тийм одоо дадал сууж эхэлдэг үе юм байна. За тэгээд сүүлийн шат нь бол 1 нас хүрэх. Тэгээд энэ үе бол өдөрт 3 хоолно. Нэмэлтээр 2 удаа сүү ууна гэдэг юм шат юм байна. Тэгээд энэ бол бор хоолнд бол бүрэн орж болно. Том хүнтэй яг адилхан хэмжээний хоол идэж болно. Яг адилхан амталсан тийм хоолуудыг идэж болно. Тэгээд уугж юм уудаг байхдаа өмнө нь уугч ч юм уу тийм тусгай тийм аяга хэрэгэлдэг байсан бол одоо энгийн аяга руу шилжих үе юм байна. Дээрээс нь өөрөө халбах сэрээ барьж идэж эхлэх үе юм байна. За Японд бол ерөнхийдөө иймэрхүү үе шатуудаар одоо иймэрхүү төрлийн хоол тэжээлийг өгж хүүхдүүдэд бор хоолнд оруулдаг байх нэ. Тэгээд энэ зөвлөгөөнүүд дээр би сайн хэлээг үлдээсэн байна. Хоолуудаа өгөхдөө дандаа сүүгээ өгөхөөсөө өмнө өгөх хэрэгтэй байд юм байна. Эхлээд одоо жишээлбэл 4 сартаагаас 5 сартаагаас нь эхлээд нэг халбгаар өгч эхэлж байгаа бол эхлээд хүүхдээ хөхүүлээгүй бахта хоолыг өгчөөд дараа нь араас нь хөхүүлнэ гэдэг дараалалаар явд юм байна. Тэгээд Японууд өөрсдөө маш их тийм шимт жилийн тэнцвэрт байдал дээр их анхаардаг хүмүүс. Зүгээр ингийн хоол идэж байгаа ч гэсэндээ би өнөөдрийнхээ авах хөстэй эрдэс витаминуудыг уургийг нөхөж чадчихна уу гэдэг дээр маш их анхаардаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд энэ мэдээллүүдийг уншаад бас энэ 9 сартаагаас эхэлж хүүхдийн тэжээлийн тэнцвэрийг бас бодолцох хэрэгтэй гэдэг зүйлийг уншаад энэ чинь бас эндээс нь эхэлдэг юм бэ штэ гэсэн бодол төрж илаа. За нэмж тодруулж асуух зүйл ерөнхийдөө байна уу? Ойлгоогүй ч юм уу? Тийм зүйл ер нь юу байна? Надад л ойлгомжтой байлаа. Тэгээд Шведтэй бас ерөөхдөө ойролцоо юм байна. Тэгээд би болохоор Шведийн нөгөө нэг үндэсний хүнсний агентлагаас гаргасан зөвлөмжийг уншсан байхгүй юу? Тэгээд манай хоёр ч бас Шведэд төрсэн. Гэтэ би бас яг тэр үедээ уншижсэн ч гэсэн яг ингээд хүнд мэдээлэл хүргэнэ гээд аюу нэгтэлж энтер уншиж байгаагүй ч юм шиг санагдаа авчлаа бүр. За тэгээд би нөгөө өөр юмнуудын дуртай авчи Японыгоос. За Шведэд болохоор эхний 6 сарыг ерөөсөө хөхөөр байвал маш сайн гэж үздэг юм байна. Ер нь эхний 6 сарыг хөх. Мэдээж хөхүүлэх боломжгүй ээжнэр болвол нөгөө сүүний тэжээл өгдөг штэ. Сүүн тэжээл гэдэг үлээ те. Тэрийг өгч болно гэж байна. За тэгээд боломжтой болж өгвөл хөхөөр нь байлгаарэ гэж зөвлөж байна. Эхний 6 сар. За тэгээд хөхний сүүнээс бол хүүхэд яг эхний 6 сар авах хэвээр тэжээл одоо хүсэлтэнд нь нөлөөлөх хэвээр тэр боцоодаа бүгдийг нь авчдаг. Харин зөвхөн Д витаминыг л авч чаддгүй юм байна. Тийм учраас Шведэд бол эхний 2 жил Д витаминыг цаанаас нь эмнэлгээс улсаас бүр ингэж өгдөг. Тэгээд ээжнэр өдөр бүр Д витаминыг хөхнийхөө сүгийн хажуугаар өгөх хэвээр тосон тийм Д витамин байдаг байхгүй юу? Тосон юм тусаалга. Тийм. Тэгэхээр энэ аль маш чухлаа гэж үзэж байна. За Д витамин бол нөгөө яс сэрэгжилт гэх мэт одоо архит энтерт бол маш архиттай болохоос урьдчилан сэргийлдэг витамин шүү дээ. Д витамин дутагдсанаас олж нөгөө гиз томрол, хөлн дуурал, архит гэл өвчин байдаг шүү дээ. Тийм өвчнтэй болох магадлалтай. Тийм учраас тэгсэн байна. За тэгээд одоо үнэхээр сүүгүй ээжнэр бол мэдээж одоо юу яаж болно? Хүний сүний орлуулагч хэрглэж болно. Тэгээд тэр тэжээлэнд бол мэдээж хүүхдэд хэрэгтэй тэр бүхэл бодисыг аль алах одоо шингээхийг хичээсэн байдаг. Витамин тэжээлүүдийг. За
Тэгэхээр энэ бас ингэж дурдж өгсөн байна. Хүүхний сүүгээр хооллох нь ямар ашигтай вэ? Тэ ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг үү гэсэн асуултанд хүүхний сүүгээр хооллосон хүүхдүүд бол янз бүрийн одоо инфекшн буюу юу халдвар одоо авах магадлал нь багасд юм байна. Тэгээд чих өвдөх, гидсний өвчин тий тэрнээс гадна бас жингийн илүүдэлтэй болох, цусны даралт ихтэй болох тий диабет одоо буюу чихрийн шижээ өвчин гэдэг том болсон ханаа тусах магадлал маш бага байд юм байна. Хүүхний сүгээр одоо байнга одоо 6 сар хоолсон хүүхдүүд болол. Тэгэхээр нэг юм тархлаа үүсгдэг гэсэн үг л дээ. Том болсон хань үртэл нөлөөлдөг гэсэн үг байна. За тэгээд мэдээж хүүхний сүг бол хадгалж болно. Жишээ нь цэвэрхийн нэг одоо хүүхний сүг саадаг тийм саалтар өгдөн штэ. Одоо юу яадаг тэрийгээр саагаа цэвэрхэн савн дотор цэвэрхэн таглаад ингээд дээдл нь 3 хоног хөрөгчин дотор хадгалж болдог. Хөлдөөгчөнд бол ингээд дээдл нь 6 сар хадгалж болт юм байна. Тэгэхэд бол муудахгүй чанараа алдахгүй гэсэн үг. За тэгээд мэдээж хүүхний сүгээ одоо аавд нь ч юм уу, эмээд нь ч юм уу орхиод явах бол ингээд хадгалаад үлдээчих болох нь шүү дээ. Цэвэрхэн саагаад хамгийн гол нь маш цэвэрхэн байх хэрэгтэй. За тэгээд халаахтай бол энийг ерөөсө пэйж ч юм уу одоо нөгөө нэг янз бүрийн тийм юмар халаахгүй зүгээр л өгчтэй нөгөө нэг буцалсан басан дотор хийгээд тэгээ бүлэхэн болгоод өгчдөг гэсэн үг тийм юм байна. За тэгээд яг хоо мэдээж хүүхний сүү одоо нөгөө нэг сүүн тижэл хоёрыг бас сүү багтаа ээж нар бол бас ингээд нөгөө нэг яагаад холиод өгч болно. Хөхүүлчээ дараа нь сүүнийхэн тижээлийг өгөөд чадахгүй болч юм уу тий. Тэгэж бас өгч болдог. Тэгээд яг хоо миний туршлагаас харахад бол ингэж холих юм бол юу яад юм бэ лээ. Хүүхэд ингээд хүүхнийхаа тэр нөгөө нэг сүүн тижээлдээ илүү тэрийг уух гад идэм блэ. Тэрний яад л нэг ихэр гардаг тий. Тэгээ халуун ч юм уу. Хөхч нь аль хөхөөр хүүхэд илүү ажиллагаатай гэсэн илүү сорго хэрэгтэй ч юм уу тий. Гэхдээ ингээд хөхүүлэх тусам сүүний ингээд юу ихсдэм байлээ. Гарцны ихсдэг. Эмчнэр ч гэсэн тэгж хэлдэг. Харин ингээ холиод байх тусам сүүний гарц багасаал тэгээл хүүхэд нөгөө сүүн бас ингээл баг багаар гарч жоохон хундууцаад тэгдэм байлээ. Тэгэхээр хэрвээ мэдээж нөгөө нэг анхлан төрөгчдөд ч тэр за хоёр дахь гаргас надад ч тэр ингээд ихний үед хөхүүлэхэд ингээд айгүйх өвддөг л дөө өхний толгой малгай тасгаад тий. Тэгээд яг тасаад ирэхээрээ зүгээр алчдаг. Тийм учраас жоохон төвчг юм болол бас хөхтэй ихний 6 сар болж өгөөд дан хөхөөр нь байлгачвал зүгээр юм байна. Тийм. Тэгээд мэдээж хэр их идэх хэр бага идэх гэдэг бол ерөөсөө хүүхд хуваараа өөр. Тэгэхээр манай хүүхэд ингээл тэдний хүүхд юм байхад манай хүүхд бага идэт байх гэж юус харьцуулж болохгүй. Яг үлсэн үед нь сайн удаан хөхүүлээд авах хэрэгтэй. Тэгхийн бол сайн унтна. Тэгээд болж өгвөл нэг юм хөөрхөн өдрийн юм рутин үүсгээд одоо ритм үүсгээд одоо юу гэдэг цаг-цагаар ч идэм үү те аяанда ээж хүүхд хоёр ингээд очоо халаад ирэхээр ингээд мэдэн штэ ээж нь за одоо өдийд нэг идтий ингээд те ингээд баг багаар ингээд цадчлаа гэж болиулаад ингээд тахлаар бас нөө гид дүүрдэг хий дүүрдэг тэр бас ингээд тэрийг ингээд хий дүүрэх магадлал өндөртэй болчдөг. Тэгэхээр нэг ингээд сэрээд өлссөн байгаа үед нь сайн хөхүүлээд авчих юм бол бас их зүгээр юм билэ. Тэгэх юм бол гид дүүрхээс хамгаална дээр нь бас хүүхэд арай удаан хугацаагаар унтна гэсэн үг. Бага идчихэд хүүхэд угаасаа зөөрмөлчдөг нөгөө ингээд угаасаа тэр чинь ингээд ам нь баян хөдлөөд тэ дээр ингээд халуун суугаад найр хүрээд тэр үед нь болж өгвөл ингээд бүр унтаад ингээд тасарчааг бол бас жоохон сэрээгээд ингээд хөхүүлээд ивэл зүгээр юм билэ. Хүүхэд чинь ингээд найрандаа ингээд хөхөө үлгээл ингээд байдаг штэ тэ. Тэгээд болж өгвөл 30 минут хөхүүлэхийг зөвлөд юм билэ эмч. Тэгээд энд яг адилхан 4 сартаагаас нь эхлээд бас бороо бол амсуулж эхэлдэг. Тэгтээ бас нөгөө хүүхэд болгон бас өөр зарим хүүхдүүд бол бар ингээд 4 сартаа аав ээж нь хоол идгээр ингээд ам хамар шивэлсэн надаа юу н аппетит нь ингээд ажиллаад хөдлөөд идэг те тэгээд ингээд байдаг. Тэгээд үнэхээр ингээд сонирхоод ахаан болвол ингээд өөрөө идж байгаа хоолноос
жоохон ингээд аваад өгч болно. Гэтэ бүхэл юм бол мэдээж болохгүй штэ. Төмсний нухшнаасаа жоохон маш жоохон албаны үзүүр дээр ч юм уу те. Ингээд тавиад зүгээр амтлуулж үзэж байгаа байхгүй. Хоол танилцуулж гин гэсэн үг. Тийм тэгж олно. Айл эсвэл бүр өөрөө ингээд зориод жоохон нухш халбагны одоо бүр үзүүр дээр зүгээр ингээд амсах төдий гэсэн үг байхгүй. Амтлуулах тэр үйл ажиллагаа 4 сараас эхэлт юм байна. Тэгээ мэдээж гол хоол нь бол нэг бол сүүний тижэл, нэг бол хөхний сүв байна штэ. Тэгэхээр яг ингээд янз бүрийн амт мэдрүүлж эхлэх нь 4 сараас гэсэн үг. Тэгээ яг ингээд бас адилхан 6 сараас эхлээд жоохон маш бага нэг халбаг порц ч юм уу өгдөж эхэлт юм байна. Ойролцоогоор 6 сараас эхлээд. Тэгээ тэрэнд нь олол мэдээж бас яг Японтай адилхан 5 саагаар илүү 7 юм ерөөсөө хэрэгжилж болохгүй. Яг тэр нөгөө байгалийнхын гарлаар одоо жишээ нь төмсний нухш бол төмсний нухш. Тэгээд энд бол ээжнэр ингэдэг нөгөө нэг мөс хийдэг сав байдаг штэ дөрвөлжин мөс хөлдөөдөг. Тэрэн дотор хөхний сүгээс хагаад хөлдөөчдөг байхгүй юу? Тэгээд төмсний нухш ч юм уу, луунгийн нухш ч юм уу тэрэндээ нэг дөрвөлжин хийгээд тэгээд усны оронд нөгөө хөхний сүгээ хийгээд нухаад өгчдөг. Тэгээд гой санаа юм тий. Тэгээд төмсөөс тэгээд бас хөлдөөчж болдог. Тэгээл жоохон гисгээгээл тэгээл энэ 6 сараас болол хүүхэд бас ингээл мэдээж гол хоол нь хөхний сүү юу нөгөө сүний тижэл байна. Нэг бол тий. Тэгээд юу яаж эхэлтэй юм байна. Нөгөө каш ч юм уу, цотон ч юм уу тийм юм бас ууж эхэлж болдог. Энэ талаараа нэг тийм юу шиг юм байдаг байхгүй юу? Каш гэх тайшин нэг юм. Одоо яг амт нь алвал ингээд яг юу шиг амттай. Хийцтэй цай шиг амттай. Ерөөхдөө. Тэр нэг гурилтай гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэг гурил сүйтэй юм шиг тийм тэгсэн хэрний нөгөө янз бүрийн витамин тижээлтэй. Тэгээд нөгөө сүүн тижээлийг отгоход ийм чихэртэй биш амттай. Чихэрлэг амт огт байхгүй. Тийм нэг юм тижээлээдээ. Тэрийг болохоор 6 сараас бас өгөөд эхэлчихдэг байхгүй юу? Тэгээд тэрэндээ витаминтэй энтер янз бүр ийм. Тэгээд ерөөхдөө яг янз бүрийн амт ингэж амтлуулах нь чухал. Тэгээд тал халбаг юм уу нэг халбаг гэх мэтчлээ ингээд бага порцоор 6 сараас нь өгч эхэлт юм байна. Тэгээд ерөөхдөө яг шүдэн ургаад те 9 сар шүдлээд ингээд ирдэг штэ хөөрхөн. Тэгээд дээр нь ингээд 8 сартагийн үеэс ер нь бол хүүхэд ингээд хоолны ширээн дээр суулгаад хоол идэхтэй цуг суулгаад тэгээ ерөөхдөө ингээд хүүхэдтэй хоол хүмүүс яаж идэж байгааг танилцуулна гэсэн үг. Тэгээ урд нь мэдээж нөгөө гахааргүй тийм хоолыг ингээд халбах сэрээ танилцуулаад ингээд аяанд нь жоохон хийгээд тавьчихдаг гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь каш байж болно тий эсвэл одоо нухшилсан тийм хүмүүс жимсний нухш энтриг ингээд хөөрхөн халбах сэрээтэй тавиад ингээд суулгачдаг. Тэгээд тэр хүүхэд чинь ингээд орчин тойрондоо танилцаад ээж аав яаж идчихээн тий. Тэгээ өөрөө халбах сэрээтэйгээ танилцаад ингээд явдсан байна. Гэсэн 8 сартай хүүхэд чинь хөөрхөн суудаг болчихдээ штэ. Өөрөө. Тэгээд боолж өгвөл нөгөө өдрийн хоол, оройн хоолнд нь бас нөгөө ингээд будаа, гоймон тий юу гэдیں талах малах ингээд ногоо жоохон баг зэргийн мах энтриг нухшлаад яг ингээд хоол хөөрхөн хоолны хоол шиг болгоод өгөх нь штэ. Одоо жоохон мах, жоохон төмс гэснээ жоохон будаа нухшилсан ч юм уу тий. Ингээд эсвэл ингээд нөгөө зөөлхөн чанцсан ногоонуудыг ингээд давсгүй урд нь тавиад өчр хүүхэд нөгөө бас нөгөө гараараа идэх те халбах сэрэгийн тавиад ингээд туршуулж үзүүлт юм байна янз бүрээр те. Тэгээд ерөөхдөө нөгөө яг энэ хугацаанд одоо зөвлөж байгаа нь бол хүүхдэд одоо нөгөө юм хоол идэх маш гоё тийм хүсэл эрмэлзлийг төрүүлж өгөх тэ хоолыг эерэг гэсэн юмар ойлгуулах нь чухал байгаа байхгүй юу? Тэрнээс л яг энэ үед бол хүүхэд бас амар ихээр бор хоол ч юм уу бас идэх нь тийм сайн биш. Бас тижээлэндээ бас маш их анхаарах ёстой гэдэг ч байгаа. Тэгээд яг шивэдэд талаас хүүхдэд өдөр тэд ид гэж яг тоо заадгүй юм билэ. Нөгөө хүүхэд бас өөрийнх нь хоолны туршил яг өөртөө танилцуулаад бас хүчлээд өгөөд хамтлаас хүүхэд хоолнд дургах болох магадлалтай учраас мэдээж амтлагчгүй ингээд одоо хоолыг ингээд натураар намсуулж байгаа учраас ингээд яг гоё орчингийн бүрдүүлэл хоол гэдэг маань юм эерэг юм гэдгийг л ойлгуулах нь чухал юм байна.
Тэгээд мэдээж нөгөө нэг яг том хүмүүс шиг өглөөний цай, өдрийн хоол, оройны хоол, тэгээд дунд нь нэг жоохон банан жимсч идэм үү те ингээд өгөх гэх мэтчлэр ерөөхдөө яг ингээд тоолох юм бол нэг 5 удаа гэх байгаа байхгүй юу? Тэр өглөөний цай, тэнгүүтээ дунд нь жоохон жимс идүүлдэг ч юм уу өдрийн хоолноос өмнө. Тэнгүүтээ өдрийн хоол, тэнгүүтээ дараад нь тэрний дараа нэг жоохон каш уулгадаг ч юм уу тий орой хоолноос өмнө. Тэгээд ингээд ботход бол нэг 5. Тэгтээ бол хүүхдээ бас өөрийг бас их ажиглах нь байна. Магадгүй зарим хүүхд их иддэг, зарим хүүхдүүд бас хоолны туршил жоохон багтаа яж болох нь хүчилж болохгүй байна. Тийм. За тэгээд ээж аав нар нөгөө янз бүрийн ингээд үзэн бас айгүй хөвгдөм байна. Нөгөө юу дуугаа ойлгох га, завгүй ойлгох гад тий. Тэгээ болж өгвөл бас ингээд дөнгөж шүдэлж байгаа хүүхдүүд тэгж юм жижиг шажиг юм өхөн бас тийм муу сайн биш юм байна. Болж өгвөл нөгөө нэг яг гол хоолнуудаа идэх үедээ идээд тэгээд ийм жижиг ийм чихэрлэг юм бодиснуудаас бас ингээд жижиг чихэрлэг тийм одоо идэх юмнуудаас ингээд аль болох зайлс хийх юм бол нөгөө тэр сүүн шүдэнд маш сайн юм байна л да. Нөгөө чихэртэй давстай нь хамаагүй бас хүн хитрхи их ойр идгээр шүд нь амарч чадахгүй. Тэгээд бактери их үүсэх магадлал өндөртэй гэдэм байна. Тэгээд яг Японтай адилхан энэ хугацаанд бол мэдээж хөх юм уу эсвэл сүүний тэжээл маань гол бас үндсэн мөргийг гүйцэтгэх нь орой унтахад ч юм уу тий. Заавал хүүхэд ууж таарж байгаа. Хооломда нөгөө сүгэ тий хөхөж таарж байгаа. Тэгэхээр яг бас энэ тал дээр л адилхан зөвлөлт юм байна. За тэгээд тийм чихэртэй цаймаа бол огч өөрөөсөө өгч болохгүй. Одоо нөгөө саатуулах гад харцаа марцаа чихэр мэхэр хийгээд өгдөө штэ хүмүүс. Тэр л хүүхдийн шүдэнд маш муу. Хамгийн сайн юм хүүхэд сангахад бол ус. Анханаас нь ингээд бахаас нь ингээд ус жоохон 4 сартаас эхлээд нэг хаалбаг ус тий. Хөхний сүгээ ууж байгаа ч юм уу бас сүүний дижил ууж байгаа хүүхдүүд энэ чинь нэгэн чихэрлэг юм уухан болохоор ам нь их цангад юм билэ. Тэгэхээр тал хаалбаг нэг хаалбаг гэж жоохон хэсгээ. Тэгээд ингээд хүүхдтэй ингээд цангасан үедээ ус уухыг сургачих юм бол хүүхэд ерөөс айгүй тийм усаал удаг болчт юм билэ. Тэрийг би нөгөө яг баг дээрээ яг тэгж хэрэгжүүлсэн. Тэгээд бүр 4 сартаас нь би ерөөхдөө нэг халбаг ус өгöd идэх сахай бүлээн буцалсан ус. Бүлээн нөгөө буцалгацсан ус. Тэгээд бүлээн болгоод өгөөд тэгээд манай хүүхд одоо ч гэсэн айгүй их ус уудаг. Тийм тэгээд бүр багаасаа ингээд ер нь ингээд сүүний тижэл хөхний дондор ингээд угжинд нуус игээд хүчдэг гэсэн хэрэг. Тэгээд манай том болохоор бас өөр юм туршлагагүй байсан болохоор амар их хөхөг. Тэгээд ус тэгж их сайн уулгаж даггүй яг тэр ингээ одоо том болсон ч гэсэн усаас айгүй бага уудаг. Тэгээд яг ингээ суучд юм бэлээ. Наач сонирхолтой юм байна. Тийм тэгээд сурахчаар хүүхд ерөөсөө энэ бие нэгтэй юм шиг байгаа. Манай баг болоод ингээл унтахаа өмнөөс хоолн дээрээ бол байнга ус уун. Ер нь бүх юм дээр ус уун. Өглөөний цайн дээрээ ч гэсэн. Тэгээд бас айгүй зүгээр юм билэ. Тэгэл айгүй шигээ даахгүй л те. Яг өөрөө тааруулаад уугаад сурчт юм билэ. Манай хүү бас баг ахт бол нэлээ сүү уудаг гэсэн бохгүй юу. Тэгээд ер нь аман цанхаараа сүү уугаад идэв гэсэн. Тэгээ одоо бол нэлээд сайн бас ус уу шүү. Одоо бас л сүү ус тэгэл явж идэ. Тэгэл гэхдээ өглөөний ажиглаад хахад өглөө бол ус уудаг. Оройс уудаг. Төрлийн хүүхд юм гэлээ. Өглөө заримдаа нэг ус сүү хоёр хийгээд зэрэг тавьчингууд усын нүчээ авчдаг. Сүүн их хөвчлө үлддэг ч гэдэм юм уу тий. Тийм зүйл их ажиглагддаг юм байна. Манай том бол ер нь сүүл уугаад дээ шүү те. Би бүр бараг л одоо усоо гэж хэлжээч ус чинь хэрэгтэй штэ. Одоо чи том болж байгаа юм чи ус сайн уух хэрэгтэй. Тэгэхгүй бол бараг л усыг л алгах гад идэв шүү. Тэгэхээр тэр нэг юм багтнаас ингээд яг ингэ зөв ингээд хоолны тэр яг энэ нэгээс доош насанд хүүхэд ингээд нэг хоолн дуртай болох тий хоолыг өөрийнхөө мэдэрч ойлгож авах энэ үед айгүй сайн ээж авнараас ингээд зөв юм дадал зуршил сургачих юм бол яг тэрийгээр явчтiin юм шиг санагдсан. Тэгээд би бас наадханд чинь их санал нэг байна. Тэгээд энэ хүүхдийн уух зүйл юм руу орсных би нэг сонирхолтой судалгаа уншснаа чамд ярьж өгөө. За энэ ингэнэ. Америкийн хүүхдийн шүдний эмгэх судлал болоод хүүхдийн эмнэлзэн академи тэгээд мөн Америкийн
зүрх судасны нийгэмлэг гэс бол нэгдсэн тийм зөвлөмж нийтлэлийг гаргасан юм байна л та. Тэгээд энэ нь болохоор айгүй олон газрын судалгаа хийгдсэн олон төрлийн тийм хүүхдийн уух зүйл дээр одоо судалгаа хийгдсэн юм байна л та. Тэгээд нөгөө энэ дээр болохоор эрүүл хооллолтын судалгааны төв гэж байт юм манаас Америкт. Тэгээд тэрний бол захирал Меган Лот гэдэг хүн одоо энэ зөвлөмж дээр бол хэлснээр одоо сүүлийн үед одоо эрүүл хооллолт гээд тэгээ дээрээс нь маш олон веган ургамал хооллолттой хүмүүс бий болж байгаа. Тэгээд энэ дээрээс үүдээд хүмүүс хүүхдүүдтэй нөгөө ургамлын гаралтай сүүнүүд одоо жишээлбэл сой милк тий шар бурцагны сүүч гэдэг юм уу эсвэл янз бүрийн самруудын сүүч гэдэг юм уу тий ийм коконат милк ч гэдэг юм уу ийм ургамлаас гаралтай сүүнүүдийг өгөх нь одоо амьтны гаралтай буюу үнэний суугаас илүү эрүүл гэж үздэг болсноос үүдээд хүүхдүүдтэй ч гэсэн өгж эхэлсэн гинэ. Тэгсэн чинь энэ нь бага насны хүүхдүүд дээр хийсэн судалгаанд ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд дээр хийсэн судалгаанд бол эсрэг үр дүн гарсан. Тэгээд юу ингэнгүүт хүүхдүүд яг энэ бага насны хүүхдүүдэд бол ясны хөгжил ясн ингээ маш хурцтай том болж идэг учраас ясны хөгжилт нь кальци болон Д витамин маш их хэрэгтэй байдаг. Гэтэл энэ ургамлын гаралтай сүүнээс энэ хүүхдийн өсөлтөнд хангалттай хэмжээний кальци болоод Д витаминыг авч чаддаггүй юм байна. Тийм болохоор аль болох 5 хүртэлх насны хүүхдэд одоо ийм ургамлын гаралтай сүүнээс илүүтэйгээр одоо бүтэн сүү өгөхийг одоо ялангуяа үнэний сүү ч юм уу тийм сүү өгөхийг бол зөвлөсөн байд юм байна. Тэгээд мөн энэ судалгаан дээрээс үзэхэд бол хүүхэд 1-2 настай байх юм бол 1-2 настай хүүхдэд өдөрт 2 аяга тийм бүтэн сүү өгөх ёстой гинэ. Уулгах юм бол одоо тэр хангалттай хэмжээний кальци, Д витаминыг авч чаддаг. Харин 2-3 наснда бол тослоггүй сүү өгөх ёстой гинэ. Одоо 2-3 нас хүрэхээр нь одоо ийм тослогтой биш, бага тослогтой тийм сүү рүү шилждэг. Мөн өдөрт бол 2 аяга өгөхөд бол хангалттай. Харин 4-5 настай хүүхдэд бол мөн тослоггүй сүү гэхдээ 1 аяга их болтол бол хэмжээг нь бууруулж болно гэж үздэг юм байна. Тэгээ харин эсрэгээрээ нөгөө талаар нөгөө хүүхдийн бас заашгүй шаардлагатай нөгөө уух зүйлд бол ус ордог. Харин усыг бол хүүхэд 6 сартаагаас эхлээд 12 сартай хүртлэе бол өдөрт хагас аяга хүртэл усыг хүүхдэд өгөх ёстой байт юм байна. Ингээ амны цанхаагийн тайлах маягаар. Харин 1-3 настай хүүхдэд бол тал аягаас 3 аяга хүртэл ус одоо улирлаас хамаарч өгөх ёстой гинэ. Одоо хичээлэл одоо хитрхийг халуун ч юм уу тийм бахан бол усных нь хэмжээ жоохон нэмээд хүүтний улиралд бол жоохон багасгаад гэхдээ тал аягаас 3 аяга хүртэл усыг 1-3 настай хүүхэд уух ёстой байдаг юм байна өдөрт. Харин 4-5 настай үед мөн 1 аягаас 5 аягаас ус хүртэл нэмэгдүүлдэг. Гэхдээ энийг бас мөн улирлаас хамааруулад багаар балгах хэмжээгээр болгох хэрэгтэй гэдэг юм байна. Энэ бас маш их сонирхолтой нэг уншчаад би хөөх гэж бас бодчихлаа. Яг юм хэмжээгээр мэддэггүй байсан. Тийм, хит их ус уухчаас нөгөө хүний витамин тэжээлийг бас ингээд гаргацдаг, шийсээр дамжуулаад гэж гаргацдаг учраас хит их угаачдаг аахгүй юу? Тийм. Харин хэмжээтэй байгаа юм. Энэ юун дээр бас судалгаан дээрээс зөвлөмжн дээр хүүхдэд ер нь 5 хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй уух зүйлс гэж бас байна. Үүнд нь бүх энэ дээр бас
нөгөө би түрүү ярьж байгаадсан. Нэгээс доош насны хүүхдүүдэд өгч болохгүй хоол гэж идэв юм байна. За. Тэгэхээр чамаг 5-аас доош насны хүүхдүүдэд хилээд дуусахаар би энийг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгэх юм бол бас хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээ те энэ өгч болохгүй уух зүйлсэд нь юу орд юм бэ гэхээр бүх төрлийн сахартай ундаанууд өгч болохгүй. Ямар ч төрлийн газтай ундаа огт өгч болохгүй гэдэг юм байна. Энэ нь буцаагаад нөгөө хүүхдийн хитрхийх сахар оронгууд хүүхдийн хоолны туршил нэгдүгээрт буурдаг. Тэгэхээр жин одоо хэвийн хэмжээнд өсөхийг нас хязгаарладаг. Нөгөө талаар шүдний хөгжилт нь маш муу гэдэг юм байна. Тэгээд бүр ерхий хаан бол нэг 100% ч байсан жимсний шүүсийг өгөх хэмжээ бас заасан байт юм байна. Энд нь болоод жишээлбэл нэгээс доош насны хүүхдэд жуус өгөх ямар ч шаардлагагүй гэдэг юм байна. Одоо ялангуяа одоо тэр дөнгөж сүүн шүрд гарч ирж байгаа тий ингээд гадна талынхны паалнаны бэхжиж амжаагүй ийм үед нь ийм сахартай ийм жимсний жуусуудыг бол өгөх ямар ч шаардлагагүй өгөх хэрэггүй байдаг. Харин 1-3 настай хүүхдэд бол өдөрт тал аяг хүртэл жимсний шүүс өгч болно. Харин 4-5 настай хүүхдэд бол нэг аяг биш аягны 4-3 хүртэл жимсний шүүс өгөх боломжтой байдаг гинэ. Өгөх хэрэгтэй байдаг гинэ. Ийм өндөр сахар агуулсан тийм жимсний шүүсийг. Энд бас адилхан зүйлтэй юм. Шүдний эмчнээс ер нь л жуус ал тийм сайн биш тий усал уг. За сүү бол гайгүй гэж зөвлөдөг. Манай ээж нэр одоо харьцангуй бас юу гэх юм Монголд хүүхдүүдтэй жуус айгу өгөх хэрэгтэй зүгээр гээд витамин байдаг гэж бодоод байдаг. Тэгвэл бид нар бас жоохон андуу хэмжээтэй өгөхтэй юм байна тий. Хэмжээтэй бага л өгөхтэй байдаг. Тий. Тэгээд дээрэс нь манай аав тэгдэгсэн бохгүй ингээд жоохон бахад тандаа ингээд чихэр идсэн чихэр идэж болно тий. Чихрийг ингээд амандаа их удаан байлгаж болохгүй хурдан жажлаад идчих миний хүү гэж ч гэдэм үү тий. Эсвэл одоо юм жимсний шүүс юм ундаа уусны дараа баян амийг ингээд зайлуулдаг гэсэн бохгүй юу. Ингээд за чихрээ идсэн үү, шоколадаа идсэн үү. За тэгвэл одоо амаа зайлаарай гэж шууд ус өгдөг. Тийм чихэрлэг ундаа уусны дараа ч гэсэн шууд ам зайлуулдаг гэсэн бохгүй юу. Тэгэд тэрнээс болсон байж магадгүй бас миний шууд харцангуй ирвэл хорхоод байгаагүй цөөхөн тийм би нэлээд бат бох шүдтэй гэж боддог өөрийгөө. Тэгэхээр бас тэр илүү сайн байсан байж магадгүй. Тэгэхээр манай ээжүүд ч гэсэндээ хүүхдүүдтэй хэрвээ ямар нэгэн байдлаар чихэрлэг уух төрлийн өгсөн болвол ер нь өгөх хэрэггүй. Гэхдээ өгсөн зайлшгүй өгөх шаардлага гараад өгсөн болвол заавал гамай цэвэр усаар зайлуулж ивэл бас зүгээр арай дэмтэй бас байж магадгүй юм байна. За тэгвэл одоо хоёлаа буцаад 1 наснаас доош энэ Шведийн нөгөө нэг хүнсний агентлагаас өгсөн хүүхдэд өгч болохгүй зүйлүүдийг дурдчихъя түүхөө. За тэгээ. За энэ дээр аль 1 наснаас доош хүүхдүүдэд бол болж өгвөл ногоон навчит ногоонууд байдаг штэ одоо салаадны байцаа тий бууцаа тий гэх мэт ийм навчит ногоонуудыг аль болох 1-ээс доош насны хүүхдэд өгөхгүй байсан дээр гинэ. Яг тэгвэл энэний нитрат агуулдаг. Тэгээд тэр нас хүүхдэд бас тийм сайн биш юм байна. 1-ээс доош насны хүүхдэд ч үү том хүнд бол сайн гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр яг энэ нитрат маань бол өөрөө нөгөө нэг ингээд цусан дах одоо тэр нөгөө хүчил төрөгчийг одоо зөөвөрлөх тэр одоо зөөврийг удаашруулт юм байна л да. Тэгэхээр энэ бол сайн биш гэж зөвлөд юм байна. Дээр нь бас нөгөө нэг ягаан хэмжээний жуусыг болоод юу нөхгүй байсан дээр гэж бас зөвлөд юм байна. Бас ялгаагүй тийм үйлчлэгээ үзүүлдэг учраас 1-ээс доош насны хүүхдэд бол навчит ногоо тэгээд ягаан хэмжээний жуусыг бол өгөхгүй байсан дээр гэдэг юм байна. За дээр нь бас ингээд ногоорцсон төмөснүүд байдаг штэ. Ингээд төмөс зарим хэсэгтээ ногоорцсон байдаг штэ. Энэ нь бол хүүхдэд маш муу учраас энийг заавал авах хэрэгтэй. Тэгээ энэ нь бол гидсний өвчин одоо янз бүрийн тийм бактериатай байд юм байна.
Тэгэхээр ер нь бол одоо ингээд төмс хоолнд нь хэрэглэж байгаа бол маш сайн хайллаад янз бүрийн яар шарахыг аваад тэгжиж өгстэй гэдэг. Нэгээс доош насны хүүхэд бол яг ийм юмыг шингээж чаддгүй байх нь байна. Төмсний хальсанд бас одоо бактериуд солонин гэдэг бактериас ингээд агуулгддаг юм байна л да. Яг одоо хальсныхан доор гэх юм уу та. Тэгэхээр ер нь бол энийг бол бас нэгээс доош насны хүүхэд бол бас би энэ шингээж чаддгүй юм байна. Тэгэхээр ерөөсөө сайн хайллаад яар шарахгүй маш цэвэрхэн тийм төмсийг ногож өгч болох нэ. За тэгээд мэдээж бүхэл самруудыг ерөөсөө өгч болохгүй. Самар нэгдүгээрт гахах аюултай. Хоёрдугаар тас хүүхдийн харшилтай үгүй хүн сайн мэдэхгүй. Тэгээд нөгөө нэг харшил бол самрын харшил бол маш амар шокоор ингэж шок болж гарч ирдэг. Нөгөө юм туурах гэсэн шууд хүүхд шоконд ордог. Тийм учраас ерөөсөө самрыг бол нэгээс доош насны хүүхдэд болж өгөхгүйсэн дээр. За дээр нь зүгийн бал огт өгч болохгүй нэгээс доош насны хүүхдэд. Ягаад гэвэл зүгийн бал маань өөрөө бас янз бүрийн тийм гидсэнд бактери үүсгэх чадвартай. Бактери үүсгэх юм байна. Тэгээд тэр бактерийг бол нэгээс доош насны хүүхдүүд бас яг ингэж шингээж одоо биеийг ингэж юу яаж чаддгүй юм байна. Боловсруулж чаддаггүй юм байна. Тэгээд одоо аюултай тийм хорт байдас бас ингэж үүсгэж тийм гидсэнд нь. Тэр том хүнд бол яг тархлаа дэмжих сайн гэдэг чи нэгээс доош насны хүүхдүүд бол арай боловсруулж боломжгүй чадваргүй байд юм байна. За дээр нь мэдээж түүхий сүү огт өгч болохгүй. Түүхий сүм бүтээгдэхүүн. Одоо буцалгаагүй гэсэн үг байхгүй юу? Бид нар л одоо дэлгүүрээс авч байгаа бэлэн сүүнүүд чинь бол аль хэзээ боловсруулсан тий шүүлтүрт оруулаад ингээд боловсруулсан сүү. Тэгтэл яг Монголд бол бас ингээд хөдөө айлт ч юм уу шууд үнэнээсээ саасан сүү бол түүхий сүү штэ тий. Тэгэхээр сайн буцалгаад ингээд сайн ингээд явахгүй бол яг л энэ шууд юм бактери агуулдаг янз бүрийн бактериуд. Тэгээд энэ бактериуд нь бас ингээд хүүхдийн бөөрийг маш их гэмтээд юм байна. Түүхий сүүнээс байдаг бактери нь. Тэгэхээр ер нь бол хэрвээ гэр мэрээ шууд үнэ мөнөтэй айл бол маш сайн буцалгаж ариутгаж өгөх хэрэгтэй мэн сүгэ. Тэгээд мэдээж түүхий сүүний тийм бяцлаг ч юм уу түүхий сүүний бүтээгдэхүүнүүд бас өгч болохгүй гэсэн үг шүү дээ. Зөвхөн шингэн сүү гэлтгүү. Харуулж байж бодлоо тий. Сүүнд айгүй олон төрлийн бас бактери өвчин үүсгэгчүүдээс агуулгадчихдаг. Одоо тийм жишээлбэл одоо үхрийн дэлэнд нь ингээ наалтцсан байсан тийм янз бүрийн бактери сүүрүү ингээд орцсон байх магадлал өндөр байдаг аахгүй юу? Тийм учраас тэрнийг аль болох ариутгаж буцалгаж хэрэглэх ёстой. За дараагийнх нь болохоор хүүхдүүд ер нь бол будааны шүүс гэж идэв штэ. Будааны шүүс тийм ундаанууд байдаг штэ. Магадгүй Солонгос Японд их байдаг гэж магадгүй энэ тас байдیں۔ Тэгээ будааны нөгөө нэг бичэн гэж идэв штэ. Одоо хүүхдээ иддэг будааны одоо дамтсан ч юм уу те. Ер нь бол будааны төрлийн юмыг бас жоохон бага өгөх хэрэгтэй байна. Будааны одоо ямар сайн цотон будааны каш ч юм уу те. Яагаад гэвэл арсеник гэдэг нэг тийм бодис агуулт юм байна. Тэгээ тэрийг бол бас хүүхдэд ингээд их хэмжээгээр өгөх нь тийм сайн биш гэж үздэг юм шивэдэд. Тэгэхээр яг хаа бүр өгөхгүй биш өгч болно бага хэмжээгээр. Гэхдээ өөр төрлийн бас өөр төрлийн одоо тижээлийн дээр будааг орлох одоо юу гэдэг гайм гурилж гэдэг юм уу те хүмүүс ч юм ингээд өөр юм ингээд жоохон хольж өгөөд бас их хэмжээгээр бол өгөхийг бас зөвлөдөггүй юм байна. Тийм байнга их хэмжээгээр юм байна. Тийм будааны цутанг бол яг бор хоолнд орж байгаа хүүхдүүдэд бол өгд юм билээ. Энэ одоо бор хоолнд орж байгаа эсвэл бүр өвчтөе ингээд биеийн тэнхрэх одоо биеийн тэнхрүүлэх гэж өгдөг хоол гэдэг юм уу да тий? Тийм сүлдсэн. Магадгүй юу хаа? Нэг наснаас доошны хүүхэд бол бас юу ээж магадгүй нөгөө хоол боловсруулах хэрэгт нь магадгүй байнга идэх юм бол тийм сайн биш байж магадгүй. Энд дээрээс нөгөө жишээ нь зөвхөн цагаан будааны цут өгөөд илс тийм сайн биш тижээлтэй биш те янз бүрийн будаа хийж олно. Тэгээ жоохон холиод тэгээ баг багаар л тасгах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг ой өнгөрчүүл магадгүй зүгээр ахaltaа.
Тийм. Тэгээд за давсыг бол шууд хоригддаг. Мэдээж том хүмүүс давс хэрэглээд ингээд амтлаад яадаг ч гэсэн жоохон нэг насаа доош хүүхдүүд бол давсыг бол маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Тэгээ болж игэл давс гэхээсээ илүү одоо нөгөө гонд ч юм уу те одоо манайхаар яншүү ч юм уу те ийм нөгөө ногоо идэв штэ амтлагч ногоонууд бааг зэргээр те ийм юмар амталж өгч болно. Давсаар бол ер нь бити одоо давс бол нөгөө нэг цусны даралтыг ихсгдэг. Тэгэхээр айлж болж игэл одоо давсан тасахгүй авах хэрэгтэй юм байна хүүхдээ багаас нь. Тэгэж үзтiin байна. За тэгээд мэдээж одоо янз бүрийн тийм чипс, мипс, одоо ям юу гэдэг тэр бол маш муу хэд үйлдэл юм болов. давс хит их агуулдаг юм байна. Одоо амтагдж байгаагаас их агуулдаг магадгүй. За чихэрлэг ямиг бас юу н хоригддаг. Аль аллах чихэрлэг юм бити өг гэж хэлдэг. Тэгээд энэ нь бол нөгөө төрөний хэлснээр бас чиний хэлснээр хүүхдийн хоолны туршлага багасгах тий. Тэгээд нөгөө чихэрлэгийг мэдээд хоолоо ингээд цадчихдаг ч юм уу тий. Тэгэхээр ер нь бол тарга өгсөн ч гэсэн чихэргүй тарга тий. За бичэн давас өгсөн ч гэсэн чихэргүй бичэн тий. Гих мэтчлэн ингээд аль аллах юм чихэрнээс одоо нэгээс тоош насны хүүхдэд бол ер нь баг өгөөд хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл угаасаа жимс ч юм уу байгалийн луун ч юм уу энэ бүгд маань угаасаа жоон чихэрлэг амттай байдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь чихэр бол хүүхдэд ямар ч тижэл витамин болохгүй учраас нэг насны хүүхдэд бол амсуулаад чирэггүй. Тэгээд дөнгөж шүдэлж байгаа сүн шүднэ гэж урууж эхэлж байгаа хүүхдэд бол бас муу идэм байна. Тийм. Тэгээ за түрүүний хэлсэнчлэн нөгөө жүүс мөс бол бүр ярилдаггүй. Ер нь л өгөөд хэрэггүй гэсэн үг. Тий. За тэгээд ерөөхдөө хүүхдээ хоол өгөхдөө болж өгвөл нөгөө тижээлийн сайн хараад өнөөдөр загаас өгсөн бол маргааш бор мах ч юм уу те. Бор мах мэдээж нухшилсан бор мах ч үт юм уу ингээд 7 хоногт 2 загас ч гэдэм үү те. Тэгээд өдөр болгон удаа будаа авахгүй ч гэдэм үү. Өнөөдөр төмөсгсөн бол маргааш л өнгийн нухш гэдэм үү. Ингээд юу яаж өгөх нэ? Хоолоо ингээд тижээлийн ингээд аль алах. Тижээл талаас нь бодож өгөх нэ. Амт гэхээсээ илүү те. Тэгээд олон төрлийн тий шим тижээл олон төрлийн хоолыг бас амсуулж ингэж өөртнөөс одоо нөгөө танилцуулж өгөх нь их чухал юм байна л да. Тийм тэгээд за ийм зөвлөгөө өгсөн байна. За тэгээд хэрвээ ямар нэг юмнаас ингээд хашил авах мэддэг юм бол шууд хашлын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ягаад гэх юм бол багаас нь ингээд тэрийг нь мэдээд яг тэрийг нь хамгаалж чадах юм бол 5-аас хүрээд хашлын хайрлах тийм тохиолдол айгүйх байдаг. Жишээ нь өндөгч юм уу сүүний хашлууд тий зарим нь ингээд яг нөгөө нэг ингээд эмзэг байгаа үед нь яг тэр үед нь ингээд хоолыг тааруулж өгчвөл том болоод хашлгүй болчдөг тийм тохиолдлууд байд юм билээ. Тэгэхээр ямар нэг хашлын тийм шинж тэмдэг илэрх юм бол ер нь бол яг тэр юу ийдсэн байна тэрийг нөхгүй тэгээд шинжилгээ өгөөд яг хашлыг мэдчихэд тэгээд юу яах хэрэгтэй юм бэ. Тэр хоолоо бас сонгож өгөх хэрэгтэй гэсэн байна. Тэгээ ер нь л хүүхдүүд чинь тий эхний жилээ сүүний баштан бол буюу өндөгний баштанаас их хашил авд юм байна. Тэгэхээр яг энэ одоо ингээд сүү өгөөд өндөг танилцуулж байгаа шүү дээ хүүхдтэй анх. Тэр үедээ бас сайн ажиглаж харах нь байна. Ягаад гэвэл энэ хоёр бол хүүхдийн 1-ээс доош насны хүүхдүүд хамгийн их аллерги тэй байдаг зүйлүүд юм байна л да. Тэгээд өндөг өгчөөд хүүхдээ ажиглаад үцгэн ш юм хом тууралт гарч гинөө тий яаж ийн улааж гинөө гэд тэгээд гайг байх юм бол гайгүй үргэлжлүүлээд өгч болох нь. За яг ийм зөвлөгөөг л өгсөн байна да. Тий маш сонирхолтой зөвлөгөөнүүд байна. Тэгээд ерөнхийдөө одоо үндэсний онцлог гэхээс илүүтэйгээр тий яг хүүхэд одоо яг сүү ууж агаад төрөөд сүү ууж агаад нэмэлт хоолнд хэрхэн оруулах вэ? Ер нь ямар төрлийн юм өгөх вэ гэдэг нь бол ерөнхийдөө адилхан байдаг юм байна тий. Ойлцоо идэм байх.
Тийм. Тэгээд нөгөө түрүү нөгөө энэ дээр бас ингээл гарч ийн л да. Хөх сүүний тижил хоёрыг одоо хольж өгч аална гэдэг хүсвэл. Тэг яг хүсвэл гэж бицсэн энд ч яг хүмүүсийн хүчлээд идэх болохоор тэг яг энэ нь бол яг хүүхдээ айл алах нөгөө нэг ингээд хөхөөр нь байлгаа тэгээд яг бүр хэцүү бол яг цэцэхгүй ч юм уу байлгах юм бол сүүн тижил өгч болно л гэсэн л одоо тиймэрхүү л юугаар хэлж байгаа юм байна л да. Тийм байлээ. Тэгээд Гэхдээ миний дуршлагаас харах юм бол хүүхэд тэгэнгүүт ингээд хүүхнээс айгүй урдан гарчдсан билээ. Гэж хайлж өгөр. Тийм. Би яг тэгсэн аахгүй. Тэгэхээр хэрвээ эхний 6 сар тууштай хүүлээ гэж байгаа л айл алах янз бүр юм холихгүй байсан дэр юм билээ. Нэгдүгээр сүүний гарц мууддаг тэр аль яг үнэн. Баг хөөх тусам. Хоёрдугаарт хүүхэд ингээд одоо тэр сүүний тижэл маань хийн сүүнээс арай өөр амттай байд юм. Тэгээ тэр амтыг ингээд хүүхэд авах гээд байд юм билээ. Тэгэхээр хэрвээ яг дотроо ингээд яг тэгж за би яг хөхөөрөө ихний 6 сар яг хоолно гэж бодсон бол миний бодлоор нэг холиод хэрэггүй бах. Тэрний оронд сүүний гарцаа сайжруулах тэгээд нэг мэдээж байнга хөхүүлхэн сүүний гарцыг сайжруулдаг. Ийм аргуудыг туршиж үзүүл зүгээр. Яг эхний 3 сар хүүлцээ одоо л жоохон хайлж байгаад юу н гарга тийшээ хандна гэвэл яг холиод түүхэд болвол бараг тэгээд сүүний тижээлээ илүү уух гэдэг юм билээ. Юу н нөгөө бага үедээ тэгээд яг том болоод ирэхээр тэр чинь голоод ирж байгаа л да. Юу гэм бэ лээ энд бас өгсөн зөвлөгөөнүүд дээр одоо бичсэн мэдээллүүд дээр бол яг хүүхэд хөхөө дангаар нь хөхөд тэгээд жингийн ямар нэгэн асуудал үүсээгөө тохиолдолд заавалчгүй нэмэлт өгөх бол хэрэггүй. Тэрэнд бол санаа зовох хэрэг байхгүй. Хүүхдийн чинь ялангуяа юм баг юм нялх хүүхдүүдэд бол жингээр нь тодорхойлцдог учраас жиндэл хурж ивэл санаа зовтгүй гэсэн мэт юм лээ. Тийм. Энэ дээр бас яг адилхан тэгсэн байна. Ерөөхдөө нөгөө эмчд очиод үзлэгт үзүүлдэг штэ. Тэгээд яг тэр нөгөө нэг графика дагаад хэвэн явж байгаа юм бол ер нь бол нөгөө санаа зовх хэрэггүй байна штэ. Их амар их хөхгүй ингэсэн байсан ч гэсэн хүүхэд болгоны хэрэгцээ өөр болохоор гэсэн бэлээ. Тэгээд оюунаа ер нь нууц шал хүүгээ яг хэр удаан хөхүүлсэн бэ? Би яг хүртэл хөхүүлсэн. Тийм. Тэгээд гаргахад хэр ийсэн бэ? Бор хоолнд ер нь Монголд шууд бантан гэдэг өгөөд эхэлчихсэн үү? Эсвэл ер нь яажсэн бэ? Бор хоолнд оруулахдаа одоо эхлээд жимсний нухшаас эхэлсэн. Алюминий нухш, лунгийн нухшнаас эхэлсэн. Гэхдээ бас 4 сар өнгөрөөгөө хүүхэд ингээ хөөрхөн ам нь хөдлөө дагаж хардаг болоод тэгдэм байлаа. Тэгээд яг тэр үед нэгтээ ерөөсөө өгж байгаагүй. Тэгээд бүр 5 сар хүрснээс нь хоош дөнгөж анхных нь одоо нухшийг танилцуулж исэн гэх юм уу да. Тэгээ мөн адилхан халбагаар маш жоохон өдрөө жоохон амсуулах төдий байж агаад тэгээ 6 сар хүрэхээр нь ингээд баг зэрэг халбагдаж өгдөг болоод ингээд 1 2 халбаг 3 халбаг гэдгээр нэмээд тэгээ явсан. Тэгээд мөн яг өөрөө тэгэж лунгийн нухш, алюминий нухш хөөс гадна заавал Монголд ч нэг юм цэнхэр өнгөтэй нэг хүүхдийн тижээлэдэг штэ. Яг Европын Европын ийм би яг санахгүй байна нэрийн ийм хүүхдийн сок янз бүрийн ийм сокуд байдаг. Тэгээ тэр нь болохоор ямар ч тийм нэмэлт тийм консервантгүй тэгээ хадгалах хугацаа маш багтай гэдэг тийм 14 билүү 21 жилөө маш багтай ямар ч байсан тийм хэдэн сараар биш тийм юу тэжээлүүд орж ирдэг байсан. Тэгээд тэрийг яг тэр нөгөө дистрибьюторээс нь очиж аваад тэрэн дээр нь болохоор харч аваа. Тэгээд алим банан гэд нилийн хэдэн төрөл байдаг гэсэн. Тэгээс каш маштай. Гэд тэрнээс бас баг зэрэг ингээд жоохон юм хавчруу болгоод өгдөг байгаад тэгээд 7 сартагаас нь эхлээд бантан ийм юутай махны шүл гаргаж агаад багахан ийм шүл амсуулдаг байгаад тэгээд бант өгж эхэлсэн. Тийм. Нэг энэ дээр нэг юм дурцсан илээ. Хүүхд нэг глютений ашил гэд байдаг штэ. Гурилнаас одоо ашил глютен
гурилын идгэмэл глютен ордог штэ ерөөхдөө. Аха. Тэгээд энийг болохоор 1 наснаас доош хүүхдэд өгөх юм бол глютений аршилтай болох магадлал өндөр гэж хүмүүс бодоод яриа байд юм байна. Энэ бол шал худлаа гэж хэлсэн байлээ шүү. Ер нь л хамаагүй угсаал харшилтай болох хизээч тэгээд гурилыг хизээч танилцуулсан байсан глютений аршилтай л бол аршилтай болчдөг юм гинэ. Тийм шүү. Манайхаа ингэдэг одоо сүүлээд илэх нэг туушрдаг юм нь одоо жишээлбэл зүгээр хүүхдтэй тий одоо глютений аршилтай болчихно гэл эсвэл ингээд өөртөө эрүүл хоолж байгаа гэж байгаа боловч одоо жишээлбэл зүгээр хүүхдтэй одоо жишээлбэл хитрхи цагаан гурал өгөх хэрэггүй ч гэдэм юм уу тий одоо ингээд хүүхдүүдтэй бас адилхан дайет бариул яваад байгаа байхгүй юу. Энэ ердөөсөө буруу яагаадгүй л ийм өсөж явж байгаа юм хүүхдэд харин ч олон төрлийн ийм бүтээгдэхүүн хэрэглүүлж одоо тэрийг ингэж эрчимтэй задлуулж явах хэрэгтэй даа. Тэгээд хүнд одоо ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн орно яг тэр төрлийн генүүдэд өвчөж одоо тэр төрлийн одоо уургийг одоо тэр төрлийн одоо бүтээгдэхүүнийг задлагдаг тийм одоо генүүд илүү их ингээд төвчөө ажилдаг байхгүй юу. Тийм болохоор ингээд илүү олон төрлийн генүүдийг ингээд ажилуулж айгүй олон төрлийн тийм бүтээгдэхүүнүүдийг оруулж явах хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгтэл чинь ингээд шууд одоо кат хийчдэг. Одоо өөрөө жишээлбэл веган хүн байвал хүүхдтэй огт мах өгөхгүй ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт одоо буцаагаад мах идэггүй хүүхэд чинь махны уургийг боловсруулж чадгаа болчдөг. Тийм бол буцаагаад бүр ингээд том болсон хойно одоо илүү том одоо эрүүл мэндийн асуудалд орох магадaltaй болчдөг байхгүй хүүхдүүд. Тийм учраас аль алахын хүүхдүүдийн хийх юм дээр одоо яг өөрийнхөө үзэл бодол одоо юм өөрийнхөө философик одоо хүүхдүүдийн юм дээр одоо шууд одоо тэр хүний сонгох эрхийг үлдээхгүйгээр одоо тэгэж эрхийг нас шууд хасах онцгүй. Тэгээд ер нь буцаагаад тэр нь хүүхдүүдэд илүү их эрүүл мэндийн том асуудал үүсгэх боломжтой байдаг. Энэ нөгөө яг биологийнхаа үндсэн дээрээс тайлбарлах юм бол тийм байдаг шүү. Гэжтэй хүн болгоны би өөр ээж аавтайгаа адилхан байна гэж байхгүй шүү дээ хүүхдийн. Тэгээд дээр насны онцлогоос хүнд бас хэрэгтэй тэжээл шимдэжээл ба гэж байгаа. Тэгэхээр энэ дээр ээж аавнууд нэрэл анхаарах хэрэгтэй байна. Тэгээд одоо цаг маань дуусж байна. Тэгэхээр би бас нөгөө манад Шведээс сонсогч маань бичсэн байгаа. Яг энэ талаар бас ингээд подкаст оруулж өгөөч гэдэг нэгээс доош насны хүүхд бараа олонд оруулах тий гой зөвлөгөө өгөөч гэдгсэн байгаа. Тэгээд сая бол хоёлоо жоохон нөгөө судалгаатай тийм юунуудыг орууллаа, мэдээллүүдийг. За тэгээд яг хувийн зүгээсээ зөвлөгөө өгөх юм бол ерөөхдөө ээж аав нартай хэлэхэд бол хөлтөөгч гэж нэг сайхан юм байдаг. Тэгэхээр аль алах шилтэй ингээд ийм янз бүрийн хоол авч өгчээснээс одоо юу гэдэг нухш ч юм уу тий боолч өгөөл жоохон цаг гаргаад ялангуяа нэгээс доош насны хүүхд за дөнгөж бар хоолнд орж байгаа хүүхд бол амтлах төдийл иддэг. Тэгэхээр нөгөө нэг түрүүн л хэлсэнчлэн мөсний нөгөө юм хөөрхөн савнууд идэв штэ дөрвөлжин жижиг хүмүүс хөлдөөж хийдэг. Тийм юмнуудад ингээд порцлаад өөрөө ингээд шинэ алюминий нухш өгмөр байгаа л гоё болж өгвөл боломжтой органик алим аваад тий их алим арахгүй үсрээл тал алим орно. Нэг алим ч юм уу. Тэгээд сайхан ингээд нухшлаад хөлдөөгчөндөө ингээд хөлдөөгөө тавьчих юм бол тэр ингээд дэлгүүрээс авж байгаа шилтэй хоолноос шилтэй алимны нухшаас хамаагүй тэжээлэх шүү. Тэгээд тэр хүүхэд маань хамсах төдийл идчихэж байгаа тий. Тэгээд халаахтаа мэдээж микро ч юм уу тэгж ихэд халаах хэрэг байхгүй. Угаасаа бүлээн өгстэй учраас тиймэрхүү юг шилэн савнд хийгээд жижигхэн шилэн савнд ч юм уу хийгээд тэгээд буцлуусан дотор хийчихлээр ингээд айгу гоё бүлэхэн болоод яг идэхэд бүлэхэн болчдаг. Тэгээд залуу ээжнэр дөнгөж ингээд хүүхдээ ас хүмүүс ээл бор хоолнд орох хүмүүс ээл бас яг энийг хэрэгжүүлээд үзээрэй. За дээр нь бас нөгөө нэг хоол ундыг бас бид нэр ингээд сайн тааруулж чадахгүйгаас болоод яг бор хоолнд орох үед өтгөн аягүй хатах тийм асуудал гарч ирдэг. За тэгээд хувийн туршлагаасаа гэх юм бол нөгөө хар чавганы төрөний нухш тэр өстой маш сайн хүүхдийн өтгөн хатгад хар чавганы нухш өгөхөд бол хүүхдийн дороо шингэрдэг байгаа. Тэгээ жоохон том болоод ирэхээр нь бас нөгөө нэг oatmeal ч н одоо юу юм бэ? Монголоор Овьясны зутан бас байж болно. Бааг зэргийг тэгтээ бүхэлдээ биш гэсэн үг шүү дээ, тий. Тэгэд овьясны зутан дээрээ би болохоор юу яачтیں۔ Жохон хүүхдэд юм чинь давас хэрэггүй. Зүгээр яг нөгөө нэг жишээ нь хоёр одоо том хоолны халбаг овьясны зутан одоо жохон хүүхдэд өгөх гэж байгаа бол тэн дээрээ 3 халбаг усч үйдэм усаа жохон арих хийгээд
Тэгэхээр айгүй гоё юм зөөлхөн тутам аягийн болдог байхгүй нэг хатуу гэхээс илүү. Тэгэнгүүтээ мэдээж харч авгааны тэр нөгөө нэг одоо нөгөө юу байгаа штэ харч авгааны нухш юм уу тий өөрөө хийсэн ч юм уу дэлгүүрээс авсан ч юм уу тэрийг ингээ хойлох юм бол илүү хамттай болно. Тэгээд ингээд идэж болно. Эсвэл тэрний оронд зүгээр нөгөө нэг сүү хийгээд өгч болно. Хөхний сүүчж болно. Эсвэл зүгээр үнэний сүүчж болно тий. Гэх мэтчлээ ингээ хийх юм бол эдийн засаг тэмнэлттэй тэгээд хамаагүй эрүүл шүү. Яг хүүхдэд зориулсан зөндөө гой сурчлагын юм шилэн хоолнууд, шилтэй жимс, шилтэй янз бүрийн ингээд сурчилсан тийм юмнууд байдаг. Тэгээд би бас анхныхаа охин дээр ерөөсөө ингээл өөрөө ч сайн юм чийж мэдэхгүй тэгээд ерөөхдөө ингээл сайн гэсэн тийм шилтэй юм баланыг аваалаг хүчдэг гэсэн. Тэгээд одоо нилийн 2 дахь дээрээ бас туршлагачаад ер нь аль гэрийн хийсэн хоол хамгийн амттай. Тэгээд өөрөө ямар орчинд гоё цэвэр яаж юу оруулж ихээ өөрөө яг шийддэг учраас өөртөө амархан тийм аргыг олоод тэгээд яг түрүүний хэлсэнчлээ ингээд ядч нэг 7 хоног хөрч юм уу те алимны нухшийг бэлтчих юм бол өдөр алга алимны нухшийг хийх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тийм ингээд өөртөө амарчлаад ингээд өгчих юм бол бас гоё юм билэ. Тэгээд түрүүн ингээд шивэд эмчнэрийн зөвлөсөн хамгийн юм одоо нөгөө нэг зөвлөж байгаа ингээд айгүйх олон гарч ирсэн юм болохоор хүүхдтэй ингээд хоолноос баяр баясгалан мэдрэхийг зааж өгөх гэж байгаа байхгүй юу? Эхний 1 жил энэ айгүй чухал гэж хэлсэн байгаа. Тэгээд надад ч гэсэн яг ингээд одоо туршлагаасаа тэр маш чухал санагдчихэв. Би анхныхаа хүүхдээр бас ингээд нөгөө тэрийг мэдгүй бараг л хүчээр мичээр ингээд өгөөд идэгсэн байхгүй. Идэх хэстэй юм шиг. Тэгээд их буруу ажиллаж байгаа. Тэгээ 2 дахь дээр аль арай туршлагачаа тэгээ манай 2 дахь охин манаас хоолтой айгүй сайн. Тэгэхээр яг ингээд ямар арга барил хийгээд тэр хүүхдийн нөгөө нэг зөвхөн бидэн тэжээлэхээс илүү сэтгэл зүйд нь бас хоолыг гоё эргээр ойлгуулж өгөх нь маш чухал юм байна гэдгийг би ойлгож авсан. Тэгээд Google-ээс гоё рецептүүд хараад тий тэгээд ер нь аль хүүхдтэй айл алах 1-ээс доош насны хүүхд юм чинь ногоо төмөс жимсний хальсыг нь сайн аваад тэгээд болж игэл органик зүйлийг маш сайн өгөөрэй. Тийм дэлгүүрээс авч байгаа юм болгон бол бас органик биш. Тэгэхээр яг ямар гарал үүслийн сайн судлаад махыг ч гэсэн болж игэл маш чанартай сайн мах өхөн чухал. Эргээгээд нөгөө бодис ихтэй янз бүрийн тариатай ногоо мах эзэн хүмүүс маань харшилтай болох магадлал маш өндөр болцсон байгаа. Тэгэхээр эхний 1 жил бол хүүхэд яаж л идэж шалиалаа тий аль болох тэжээлтэй хоолыг гэрийн нөхцөлд ингээд өөрсдөө гоё хийгээд өгөх юм бол ерөөсө бүрэн боломжтой гэж зөвлөмөр байна. За маш их баярлалаа Мэнди. Цаг ч өстө маш хурдан өнгөрлөө тийм ээ. Тэгээд зөндөө халан Тэглээ сайхан сонирхолтой зөвлөмжүүдийг өглөө маш их баярлалаа. Чамдаас баярлалаа. Япон ээжүүдийн юунаас бас айгүйх сонирхолтой бас чиний сүүл хэлсэн дээр усны судалгаа бас айгүйх сонирхолтой байлаа. Тэгээд бас ус ч ихсэн хэмжээтэй өгөх хэрэгтэй гэдгийг бас сонсогчд маань ойлгосон баг. Тэгээд бас ийм гоё сонирхолтой сэдвээр бас подкаст хийгээч гэж зөвлөсөн цэгэдээ маш их баярлалаа. Нэлийн жоохон удаж жагаад подкаст манаас гаргаж जैन. Тэгээд бусад сонсогчдаас мэдээж сонирхолтой юм сэдвийн санал байвал бид нар санал алгаарай. Би одоо ингээд өөрөө удахгүй төрөөд бас дахиад жоохон их хөвгтэй болгож байгаа. Дахиад ингээд уншаа судлаа дахиад гэсэн чинь бүр сонирхолтой санагдлаа. Сая л. Тэгээд чиний өгсөн зөвлөмжүүдийг бас айгүйх бодож эргцүүлж сайнуудыг аваад манай гэрт яаж хэрэгжүүлээрээ надад юу таарахаар байна тий тэгээд шинэ ээжүүдтэй л бас нөгөө хүн ингээд шинэ ээж болсон хойно тэр сайн ингээд бас ингээд тэтэрхий олимор өсчихэд өөрийгөө бас жоо стресстүүлэх гэдэг дээ шүү. Тэгэхээр яг өөрт чинь яг ямар арга барил таарж гин тэ хувь хүн болгон өөр байгаа хүүхдүүд чинь бас өөр байгаа тий. Тэгэхээр яг тийм юмыг олж аваарай. Тэгэхээр бүх сайн амийг бид нар хүүхдүүдээрээ турших хэрэгтэй биш. Зөвхөн манай хүүхдэд энэ таарад байна. Миний цаг боломжинд миний өөрт маань энэ таарад байна гэсэн юм аа. Бас яг ингээд олчих юм бол зүгээр. Тэгээд ингээд яг эвтийхэн арга олоод тэрийг ингээд нэг юм шийдэл олоод хэрэгжүүлчих юм бол бас зүгээр. Мэдээж шилтэй хоол өгөхөд буруутах юм бас байхгүй. Тэгэхгүй яах вэ? Бас туршаад үзэхэд зүгээр гэртээ хийгээд. Аливаад нөгөө авах гэхийн ухаанаар хандна гэдэг чинь шүү дээ. Одоо энэ их мэдээлэлтэй тий энэ олон
одоо хүсгэл юм болол нэг 2-3 хөдөлгөөл маш их мэдээлэл авах боломжтой юм. Цаг үед амьдарч байгаа бас бид нар азтай. Тэгээ нөгөө талаар бас хит их мэдээлэл донд төөрөлгүйгээр одоо бие хэм бэлээ, тэ миний бие физиологч нь ямар вүлээ, миний хүүхэд яаж байгаа вүлээ гэд жоохон ажиглалт тийм ээ. Жоохон цаг сэтгэл гаргаад өөрийгөө сонсоод болоод хүүхдүүдээ ажиглаад тэгээд аливаа шүүлтүртэй хандах хэрэгтэй ханаа. Тийм шүүлтүртэй авах гээхийн ухаанаар хандараа гэж зөвлөд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөё. За тэгээд бүх ээж нартаас та бүгд чатгаараа хичээгээд маш сайн өөрөөсөө маш сайн хичээл зүтгэл гаргаад өөрсдийнхээ хэмжээнд сайн байгаа гэдгийг хизээж битээ мартаараа тэгээд алдахгүй ингэж хизээж баахгүй. Тийм учраас алдаанаасаа болоо сэтгэл санаагаар унах ерөөсөө хэрэг аахгүй. Хамгийн гол нь бид нар бүгд чатгаараа хичээж байгаа. Тэгээд бид нар тэгэх тусмаа илүү сайжирдаг. Тэгэхээр энийг бол ялангуяа дөнгөж хүүхд гаргаад анхныхаа хүүхдээ гаргацсан байгаа ээж нартаас хэлмээрэн хүн болго янз бүрийн зөвлөгөө одоо өгөөд эргэлзэх юм айгүйх гардаг. Өөртөө одоо буруу хийчлээ би сайн байж чадахгүй гэж готрох үе айгүйх гардаг. Тэгж ерөөсөө битгий бодоорой. Хичээж байгаа чи хангалттай. Тэгээд хүүхдээ сайн ажиглаад биднэрт яг ингээд судалгаагаар баримттай бас мэдлэгтэй байна гэдэг маань бид нэр өөрсдөө бас өөртөө итгэлтэй байх бас нэг одоо даваа шалтгаан юм шүү. Тэгэхээр яг ийм гоё баримттай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг цуглуулж аваад тэгээд янз бүрээр туршиж үзээд хүүхд ч өөрч юу таарж байна. Тэрийгээ сайхан хэрэгжүүлээд явхад тэгээд болно гэж хэлмээр байна. Тэгээ хамгийн гол нь ээж өөдрөг тийм ээ сэтгэл санаа тайван байхад хүүхдүүд дагаад яаж гоё тайван байдаг. Тэр аль үнэн. За өнөөдрийн минь подкастаас нэлээд марталчлаа. Тэгээд цаг заваа гаран сонссон, биднийг сонссон эрхэм сонсогчид та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзъя. За бай. Living with Kids podcast.